Телесэтгүүлийн маань дараагийн болонд нэгэн бяцхан зөвлөмж орж ирж байгаа. Тэрний үхээр миний бодит амьдрал дээр үндэслэгдсэн үр дарах 3 зөвлөмж. Тэгэхээр үр зээлийн тойрог гэдэг бол хүний сэтгэл санаагаар их унгаадаг, нийгэм битэд ингээд нэг бодлын бас илүү томроод байдаг. Өнөөдрийн нийгмийн амьдрал дээр биднэрт янз бүрийн аппликейшны зээлүүд, зээлээр ав, одоо аваа дараа төлөх гэдэг юмнууд маркетингууд их байгаатай холбоотой. Үрийн тойрогт ороод зовж шаналхын зовлон би бас өөрөө мэдэж байна. Тэгэхээр өрнөөс хэрэг гарахыг хүсэж байгаа бол би танд өөрийнхөө яг хэрэгжүүлсэн үр дүнд хүргэсэн 3 зүйлийг санал болгомоор байна. Тэгэхээр хамгийн ихнийх нь юу вэ гэхээр өөртөө байгаа хэрэггүй зүйлээ зар гэдэг зөвлөмж. Яг ингээл өөрийнхөө одоо гэр доторхоо ч юм уу сайн ингээ харахаар бид нар хэрэглэхгүй зүйлүүд их бас цуглуулсан байт юм байна. Тэгэхээр балкон дээр чи юу байна? Орон доогуур чи шкафн дээр чи юу хадгалаастай байна? Хэрэглэдэггүй захилгаан бараа хувцасч байсан бол хамаагүй. Миний хувьд бол яг үнгүү цэг юм дээр зургийг нь оруулаад, тайлбар оруулаад маш олон юмнуудаа зарж исэн. Зараад олсон тэр мөнгөө бүгднгийн үр зээлэндээ өгөх. Би бол одоо банк усаад аппликейшны зээлүүдэд зээлийн картанд хувь хүнээс гэж зөндөө олон үр зээл ингээд бөөгнөрчсөн тийм нөхцөл байдал дээр энэ аргыг хэрэглээд бас үр дүнд хүрч исэн. Тэгэхээр нөгөө хэрэггүй зүйлээ зарах үедээ тэр төрж байгаа мэдрэмж нь юу гэхээр дараа нь хэрэггүй зүйл худалдаа авах шаардлагагүй болгодоо тийм бас үр ашигтай арга шүү. Хоёр тарга нь юу вэ гэвэл үр зээлээ хувааж төлж болно. Заримдаа бид нар одоо нэг хүнд 1 сая төгрөгийн өртөө байлаа гэж бодъё л та. Тэгэхэд яг сая төгрөг орж ирэхээр л тэр үрийг дарах гээд хойшлуулад яваад. Тэгвэл яагаад ингэ 100 мянган төгрөг өгч болохгүй гэж тэгвэл 900 мянган төгрөгийн үр болчихно. Яагаад багаар 250 мянгаар дөрөв хувагаад төлж болохгүй гэж гих мэдчлэн байгаа үр зээлээ хуваагаад хэсэгчлээ төлөхөөр эрх ачаал нь бага. Гэтэ зээл маань багаар багасаараа дарагддаг гэдэг зөвлөмж байна. Хамгийн сүүлийнх нь 3 дахь нь хамгийн амттай нь байж магадгүй. Энэ нь одоо байгаа орлогоо өсөг. Тэгэхээр орлого гэдэг зүйл юу вэ гэхээр бид яг үнэндээ бидний туршлага, үнцийн бусдад өгч байгаа хайрыг илэрхийлдэг. Тэгвэл орлогыг өсгөх маш олон арга байж болно, маш олон гаргалгаа байж болно. Хамгийн гол нь би өөрийгөө одоо өнгөрсөн өөрийгөө ингээд харахаар мөнгө хэрэг болох үед зээл авчий гэдэг ганцхан аргатай. Хизээч би мөнгө хэрэг болох үед за би тэгвэл мөнгө бүтээе. Би орлого нэмэгдүүлэе гэж хизээч бодож байгаагүй. Намайг зээлэнд оруулаадсэн тэр сэтгэлгээ юм байна гэдгийг би ойлгосон байхгүй. Тэгэхээр орлого өсгөх олон арга байдаг. Тэн дээр цаг гаргаад төлөвлөөд одоо байгаа орлогоо өсгөх 30 аргач байт юм уу те чигсаагаад бичих үед ямар нэгэн аргалгаа заавал олддог. Тэгэхээр энэ аргыг ч гэсэн хэрэглээд үзээрэй. Үр зээлнээсээ гарч чадна гэдэг итгэлийг өөртөө бий болгоорой. Та өөрөө үүсгэж чадсан юм чинь та ч гэсэн энийг дарж чадна. Тэгээд амжилт хүсье.